Сайн байна уу? Нэвлэгийн сургууль зөвшлөмтөөс эрхлэн төлөөлж буй Момшигийн бодлого олон бодолтууд. За, Японы засгийн газрын техникийн хөтөлбөр буюу Момшигийн 2019 оны материал мэргэжлийн сургуулийн математик бодлогын нэгийн 2 гинэ. За, тэгэнгүүт яах юм? Тэгээ x, y, z нэмээд 4 гарах хэрэгтэй юм тий. X, y, z нь болохоор нэг бол тэг байж болно, эсвэл болохоор y бүхэл тоо байж болно гэж. Тэгээд яхан тийм хариунуудын шийдүүдийн тоо хэд байх вэ гэж асуусан юм байна тийм үү? Гарч ирсэн өгнөд маань тий тоо шийдийн тоо. За энэ тэгшлэлийг хангах гэж байгаа тийм үү? Тэгээд яхан эерэг бүхэл тоо гэхээр болохоор энэ нөгөө хасах тоонууд бол нэмэх тоонууд тэгээд тэгтэг орж байгаа. Эерэг бүхэл гэж юм бол тгийг болохоор яг эерэг гэж хэлээд хэцүү шүү дээ. Тэгэхээр эерэг бүхэл гэхээр болохоор 1 2 3 хэмжлэл явчих байхгүй. Тэгээд тэг эсвэл эерэг бүхэл гэхээр манай x y z бол 0 байж болно, 1 2 3 байж болно гэх хэмжлэл явчихна гэсэн. Тэгээд 4 байвал байхын 5 байж болохгүй тийм. 1-ийн 5 байх юм бол нөгөөдөл нь хасна гэдэг болох хэрэгтэй болчих. Тэгэхээр тэр бол шийдвэрлэж байгаа тийм үү? За, тэгээд яхан хэдин шийдвэртэй байх вэ гэж асуусан юм байна. За, бодлого гарахаас өмнө зараа оруулчих. Юу гэвэл Японы онлайн агчдны анги авах санаатай байна. Нийт 2 төрөлх 5 дахь өдрүүдэд 5 цагаас 6:30-ийн хооронд орно. 1 сарын 7-нд 250 мянга. Бүртгэл 1 сарын 16-нд хэлгээд хичээл 1 сарын 19-наас эхлэхээр 8032 44 22 дугаараар холбогдоод бүртгүүлээрэ гэчээд. За, бодлогон дээр болохоор яхаа x дээр нэмэх нэрийг нэмэх z тэнцүүд гэж тийм үү? Тэнцүүдийг бишээ тэнцүүд 4 гарна. Тэгээд ийм шийдүүд гээд за жишээлбэл яхаа тэг дээр нэмэх нь 4 тэнцүүдийг гээд авчруулна тийм. Өөр за тэг дээр нэмэх нь 3 тэнцүүдийг гээд авчиж болно. Тэг дээр нэмэх нь 2 нэмэх нь тэнцүүдийг гээд авчруулна. Гэх мэтлэн ингээд явсаргаал яхаа бүх шийдүүдийг бичиж үзэж болно шүү дээ тийм үү? Энэ нийтдээ хичнээн бичдгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ яг бичсээр голон гаргаж болно тий. Алдахгүй бол ингээд бичээл яваадах юм болохоор 2 нэмэх нэг тэнцүүдэг гэдэг ч юм алдахгүй бичээл яваадах юм бол цуусаргаа гэх юм нийт хэдэн шийдтэй байна гэж гаргаж болно. Аль эсвэл болохоор өнөөдөр нэг ийм санаа. X нэмэх нэг z тэнцүү 4 шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ 4 бохгүй юу? Нэмээд болохоор нэмэх нь гэж 2 үйл орж байгаа шүү тий. Тэгэхээр болохоор 96 цаг тавьчих. 1 2 3 4 5 6 байхгүй. 6 цаг төвчний яаж байгаа юм гэхээр би ерөөсөө энийг шийдийн тоо бол C6-аас 2 шийдэ гэж хэлэх гээд байгаа. Яагаад гэхээр за ингээд 6 шиг юм өгсөн байна. Би энэс 2-ыг сонголоо. За энийг сонгоч тий. Тэнгүүд эндээс шууд x нь болохоор ингээд 1 болчихж байгаа байхгүй. Y нь болохоор энэ хоёрын хооронд юм байхгүй юм чинь тэг болоод z нь болохоор 3 болчихлоо. Нэг дээр нэмэх нь 3 тэнцүү тэг гэдэг. Энэ л одоо шийдэх байна тест. Дарааныхаа 6-аас 2 ямар ч хоёрыг дарсан тий. Энийг дараад энийг дараа хийчих. Тэгэх юм болохоор x нь энд байх хэрэгтэй. Тэгэхээр x нь тэг болчлоо. Y нь ингээд 4 болчлоо. Дараа нь z нь ингээд тэг болчлоо гэдэг. Ерөөс 6 юм би тойрог зурч гэх юм одоо бөмбөлөг зурж байгаа л тий. Хоёрыг нь дараа хийчихвал тийм үү. Тэгээд эхний дарааснаас нь зүүн тишгээ x нь нэг энэ хоёрын хооронд байгаа нь болохоор y нь за нэг тэгээд нөгөөт нь хоёр дахоос нь баруун тишийнхаа z нь гэж бодоол тэнцүү 4-тэй. Ерөөсөө 6-аас 2-ыг аваад дурын 2-ыг дарчаад үлдсэн гарч ирсэнд нь шийдэл болох юм байна аахгүй. Тэгээд C-гээр явж байгаа тий. C-гээр явж байгаа хэсэгчлэлээр явж байгаа. Яагаад тэгэхээр юу гэдэг юм? Би энийг дараад энийг дарах, аль эсвэл энийг дараад энийг дарах хоёр ялгаагүй шүү дээ. Тэгээд 1 0 3 гэсэн шийдэл гарч ирэх юм чинь C-гээр гэж яваад байгаа. Тэгээд C6-аас 2 гэж юм бол 6-ийн материал хуваах нь 2-ийн материал 6-аас 2-ыг гэсээд 4-ийн материал тий. Ингээд 6 үржигдэн 5 үржигдэн 4 3 2 1 гэж доотлол нь 2-ыг үржигдэн 1 гэж жаад үржигдэн 4 3 2 1 гэж 4 3 2 1 4 3 2 1 дээдлээ 6 5 гээд 30 доотлолтой 2 1 гээд 2 тэнцүү ерөөсөө 15 шийдтэй юм байна. Тэнцүү 15. Ингээд шууд гаргахшуулж байна. 15 чинь арай цөөхөн юм байна. Түлхийнх бас нэг бичиж үзэж болох юм уу? Бичиж үзэж болох юм бол ийм шийдүүд байгаа гэж бодож байна. 4 0 0 тэнцүү 4. За 4 0 0 өөрийнхөө 3 1 0 3 0 1 өөр 2 1 1 өөр байхгүй. За тэгээд бас адилхан тэг 4 тэг хэдүүлээ 1 3 тэг 3 1 1 2 1 бид нар хариу нь болохоор 15 гэдэг хэдийн гарцсан байгаа шүү дээ. Энэ дээр болохоор тэгээд саяхан шийд гэж бодохгүйгээр энэ хэсэгчлэл энэ дээр ашиглахгүйгээр зүгээр цуулж бичиж үзээд олъё. Тийм болохоор бас адилхан 15 гарч ирэн л дээ ихтэй. Тэ 1 тэг 3 тэг 1 3 1 1 1 2 гэсэн чинь дахиад
ямар шиг гарчих юм бол дөрөвтэй байж болно гэдэг юм аа тий. Аль нэг нь 4 байж болно гэдэг маань ингээд юм 3 шид. Аль нэг нь 3 байж болно гэхээр ийм байж болно, ийм байж болно, ийм байж болно. Окей. За аль нэг нь 2 байж болно гэхээр ийм байж болж байна. Өөр юу хамбал. Өөр нэг 2 байж болно гэдэг хэрэгцээ юм шиг шүү дээ. Энд ярих тиг 2 2. Энд болохоор 2 тиг 2. Энд болохоор 2 2 тиг гэдэг. Ийм байж болно гэхээр нийтдээ ингээд 15 шид гараад ирлээ гэдэг. Яг энийг ингээд суулжиж байгаа тэгээд гол нь болохоор нэг санаанд орохгүй бол тий. Би болохоор сая 15 байх нь мэдж байгаа болохоор юу дутуу байна гэж байгаа нэгээ гаргаад ирлээ л дээ. Түүнээс биш тэгээд яг нэг хит яг цуулж чад олыг гэхээр болохоор жоохон асуудал нэр байхгүй тий. Ийм бас байж болно шүү дээ гэдгийг би санахгүй бол их юм буруу тоглоод гараад байна гэсэн үг шүү дээ. Харин ингэх юм болохоор нөгөө хариу маань 4 гарна шүү гэж байгаад тэгээ 2 шиг үйллийн нэмийг нэмэн шүү гэж байгаад тэрийг ашиглаад их 6 болгож байгаа 6-аас 2-ыг гэж авчиж байгаа. Бүр ерөнхийдөө болох юм бол ингэж үсэж болох юм тий. За x1, x2, x3 гэх мэтчлэн тийм үү. x100 хүртэлх тоог нэмээд тэгснэ би яа энэ дээр болохоор за 375 гаргана гэж тий. Тэгэх юм бол яг нь за энэ дээр болохоор ингээд нэг гэх мэтчлэн энэ хүртлээ гэхээр нийт 99 шиг нэмэх үйлдэл байгаа тий. Яг тэгэхээр энэ чинь урталт нь нэмэх байхгүй шүү дээ тийм үү. x1 гээд 1 нэмэх, 2 нэмэх, 3 нэмэх гэж мэтчлэн тоолох юм бол ингээд 100 нэмэх байхгүй. Гэхдээ энэ дээр юм байхгүй юм чи 99 нэмэх байгаа юм байна. 99 нэмэх байгаа 375 шиг тоох юм бол би энэ хоёрыг дахиад нэмчихэн тий. Дөрөв болохоор x дээр нэмэх нь y-ийг нэмэх нь z тэнцүү 4 гэхэд чинь би энэ 2 шиг нэмэх байна 4 дэрийг нэмсэн шүү дээ тийм үү. Төлөн дээр яхаа 99 ширхэг нэмэх байна 375 гаргамаар гээд нэмээд үзэх юм бол 474 болчихоо. За тэгээд яхаа гэд би энэ дээр болохоор c 6-аас 2-оо бүгд хариу гаргачих. Энэ дээр болохоор c 474-өөс одоо болохоор 2 биш ээ 99 шиг нэмхийг сонгоно гэсэн үг тийм. Энэ дээр болохоор 474 шиг яхаа тойргууд тавьж агаад 99 шиг энийг дараа гэсэн юм хэлэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд 474 юм багтраал угаах нь яхаа 99 юм багтраал 474-өөс 99-ийг хасгаараа 375 юм багтраал тийм. За ингээд бодсоор энэ дээр болохоор манай x-үүд нь яхаа гэлээ эрэг бүхэлтэй тэг 1 2 3 гэх мэтчлэн 370 хүртлээ явах ийм тоонуудаас шийдэн гарна тийм үү. Хэрвээ эрэг бүхэл гэж өгөөгүй яхаа x нь сөрөг мөрөг байж болно гэсэн бол яхаа ийм байдлаар тооцоолохгүй шүү дээ тийм. За apply нэлээ баярлалаа баяртай дараа төхөн үзье.